Халдварт Улаанборхоо өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комиссийн өргөтгсөн хуралдааныг зохион байгуулж дараах үүрэг чиглэлийг өглөө. Өвчний голомт тулсан шинэ алхам сургууль, хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад олон нийтийг хамарсан арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгуулахгүй байх. Төр хувийн хвшлийн бүх сургууль цэцэрлэгийн хүүхэд багш ажилчид амны хаалт тогтмол зүүх, иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг төрийн албан хаагчид амны хаалтаа үйлчлэх. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байх, аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хичээлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх зэрэг шийдвэрийг гаргалаа. Мөн онцгийн шаардлагагүй тохиолдолд амралт зугаалга, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг уриаллаа. Шинэ алхам сургуулийн сурагчдаас Галакси гэж энэ амралтанд жил болгон зохион байгуулагддаг төлөвлөгөөт үйл ажиллагаанд хамрагдсан сурагчдаас энэ өвчин гарсан байна. За энэ үйл ажиллагаанд хамрагдахдаа анхны тохиолдол анхны с ิจ бүхий хүүхэд бол өөрөө эндээс явахдаа энэ анх шатны энэ шинж тэмдгүүдтэй байсан ханиаттай нуснаа гоожсэн боловч энийг энэ үйл ажиллагаанд оруулахдаа ийм тариагаа аваад тэр амралтандаа явсан. За тэгээд энэ ирэх хугацаанд нь бол энэ халдвар дарахж өнөөдрийн байдлаар саяны нэр бүхий тооны иргэд өвчнөөр өвдсөн ийм мэдээллүүд байна. За өнөөдрийн онцгой комиссийн хурлын шийдвэрээр хэд хэд үүрэг даалгавруудыг мэргэжлийн байгууллагад өгч ажиллалаа. За тухайлбал эхний ээлжинд боловсролын байгууллагууд дээр ариутгал халдваргүйжилт, за тандалт хийх ийм 4 чиглэлийг өгсөн. За сургууль цэцэрлэгийн болон бүх төрлийн насныханд зориулсан нийтийг хамарсан үйл ажиллагааг одоогийн байдлаар хязгаарласан шийдвэр гараагүй гэж ойлгож болно. Тийм учраас харин аль болох онцгийн шаардлагагүй бол ийм нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй бах, мөн хамрагдаж оролцохгүй бах тал дээр иргэд эцэг эхчүүд өөрсдөө санаачлагтай ажиллах ийм зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлье. За яагаад ийм шийдвэр гаргав гэхээр эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн яамнаас өгж байгаа зөвлөмжийн дагуу бол нийтээр нь хамааруулж ялангуяа сургалтын үйл ажиллагаануудыг хязгаарлах боломж байхгүй байна. Ялангуяа энэ 7 хоногт бол боловсролын байгууллагуудаас нийт сурагчдад шалгалтын үйл ажиллагаанууд явагдаж байгаа, мөн эсэлтийн ерөнхий шалгалтуудын бэлтгэлүүд явагдаж байгаа. Тийм учраас нийтийг хамарсан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр огт гараагүй. За өвчний голомт тулсан шинэ алхам сургууль дээр 14 хоногийн хугацаатай бид нар хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг нийтийг хамарсан тэмцээн уралдаан, соёл урлагийн үйл ажиллагаа, секс дугуулгын үйл ажиллагаануудыг тухайн сургууль дээр хийх, тухайн сургуулийн хүүхдүүдийг өөр ийм саяны нэр дурдсан үйл ажиллагаанд хамрагдахыг хязгаарласан шийдвэрийг гаргасан. За тэрнээс бусад тохиолдолд бол хичээл сургалт цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанууд хэвэн явагдана. За тухайн байгууллагын удирдлага буюу цэцэрлэг сургуулийн удирдлага эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтарсан. За мөн тухайн сургууль цэцэрлэгийнхаа эмчнэрийнхээ дүгнэлтийг үндэслээд тухайн хүүхдийг хичээл сургуулийн үйл ажиллагаанд хамруулахгүй байх. Ялангуяа өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол түр хугацаагаар хичээл сургуулийн үйл ажиллагаанд хамруулахгүй байх шийдвэрийг бол тухайн байгууллагын удирдлага гаргаад явна гэдгийг эцэгчүүд ойлгоорой. Яг ийм тохиолдлууд байна. Тухайлбал жишээ нь саяны бодит жишээн дээр саяны шинэ алхам сургууль дээр өвдсөн хүүхдийн дүүн цэцэрлэгтээ явж явах ийм тохиолдлууд байгаад эцэгх нь өөртөө цэцэрлэгтээ өгөх хүсэлтэй байгаад байдаг. Тэгэхэд нөгөө талдаа байгууллагын удирдлага нь нөгөө цэцэрлэгийг хүлээж авч байгаа байгууллагын удирдлага энийг тусгаарлах хүсэлт сонирхолтой байна. Тэгэхээр тухайн цэцэрлэг сургууль дээр ямар эрсдэл үүсэх боломжийг урьдчилж байгууллагын удирдлага хараад тухайн хүүхдийг сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамруулахгүй байх ийм шийдвэр гаргаж болно гэдгийг эцэгчүүд маш сайн ойлгохыг хүсэж байна. За тэгээд ер нь бол эцэгчүүдэд хандаж оройлох хандлагыг бид нар хэрэгжүүлж ажиллах тал дээр ажиллана гэдгийг хэлье. За мөн төрийн байгууллага бүх шатны төрийн байгууллагууд иргэдэд үйлчлэхдээ амны хаалтаа үйлчлэх, за мөн ариутгал халдваргүйжилтийг сахих ийм үүрэг даалгавруудыг авч ажилласан гэдгийг бас дуулгая. За сургуулийн удирдлагууд бол сургууль цэцэрлэгийн удирдлагууд эсэгчүүдтэй эргэх холбоотойгоор өөрсдөө тухайн ангийн групп чатанд эсэгчүүдэд энэ өвчний талаарх эмнэлэг зүйн мэдээллүүдийг өгнө. За мөн тухайн ангид суралцж байгаа хүүхдүүдийн өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар хааж нуухгүйгээр ил тод нээлттэй мэдээлж эрүүл мэндийн байгууллагад хандах юм зайлшгүй шаардлага байгааг бас дуулгая. Энэ 7 хоногт бүх боловсролын байгууллагууд болон нийтийг хамрах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дээр халдваргүйжилтийн ажлыг бас 7 хоногийн хугацаанд үе шаттайгаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл тэмцээн уралдаан зохион байгуулдаг, заал танхим, за сургалтын орчныг бол халдваргүйжүүлэх ажлуудыг бид зохион байгуулахаар төлөвлөж байна. За нийтийг хамарсан насан туршидтын болон бусад төлөвлөгөөт тэмцээн уралдаанууд бол хэвэн явагдана. Гэхдээ биеийн тамир спорт хороонд өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдгээр тэмцээн уралдаанд оролцож байгаа иргэдэд амны хаалт зөөх, за ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг сахиулах, за мөн ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй иргэдийг бол тэмцээн уралдаанд оруулахгүй байх юм шийдвэрүүдийг дор бүрэн гаргаж ажиллахыг бас чиглэж болгож өглөө гэж ойлгож болно. За төгсгөлд нь нийт өвчлөлттэй холбоотойгоор нэгтгэхэд хэлэхэд шинэ алхам сургуулиар гарсан энэ тохиолдолд өнөөдрийн байдлаар 23 батлагдсан. За үүний ойрын хавтал 408
иргэнийг одоо бид нар хяналтанд байлгаж ямар нэг одоо өвчтний шинж тэмдэг гаргасан тохиолдолд одоо шинжилгээ авч за мөн одоо энэ хариунуудыг хүлээж байж байна. За тэгэхээр цаашдаа энэ аль болох 12 дугаар ангийн хүүхдүүдээс бусад ангиуд бол одоо энэ хичээл дуусч байгаатай холбогдуулж амралт зугаалганд явахгүй байх. За 12 дугаар ангийн хүүхдүүд бид үнэхээр бас хязгаарлах боломж алга 12 дугаар анги төгсөлтийн баярууд болж байгаа. Тэгэхээр бусад ангиуд бол энэ онцгой шаардлагагүй бол энэ одоо амралт зугаалга нийтийг хамрах энэ үйл ажиллагаанууд бусад үйл ажиллагаанд анги хонт толноор оролцох ийм үйл ажиллагаагаа төр хугацаанд одоо дэвчхийг бас уриалж байна. За ялангуяа эцэгчүүд энэ дэр бас өөрсдөө санаачилтай ажиллахыг бас уриалж байна. За хүүхдүүдэд ч гэсэн ямар нэг юм эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор явдаг тэмцээн уралдаан, секс дугууланд нь бас хяналтаагаар одоо байлгах. За мөн хүүхдүүдийнхээ өдөр тутмын одоо өвчний ямар нэгэн шинж тэмдэг байх үгүй юу гэдгийг бас хянах. За мөн одоо амаа зайлахаас ахвал содтоосоор амаа зайлахаас ахвал гараа хариудах. За мөн витаминжүүлэлтийн ажлыг бас А витамин гэж одоо эрүүл мэндийн байгууллагаас бидэрт хэлж байгаа. Тэгээ витаминжүүлэлтийн ажлыг бас эцэг их болгон одоо байгууллага хамт олон болгон санаачлан зохион байгуулж хийх заашгүй шаардлага байгааг дуулгыг. Өөрөөр хэлбэл энэ удаагийн бид нар онцгой комиссийн шийдвэрээр ямар нэгэн хязгаарсан хоригдсон шийдвэрээс илүүтэй иргэний үүрэг хариуцлага оролцоог нэмэгдүүлж урьдчилан сэргийлэх ажил дээр одоо төлхөө анхаарал хандуулж ажиллаж байна гэж ойлгож байна. За одоогийн байдлаар нэг голомтын бүс дээр ажиллаж байгаа учраас эрүүл мэндийн газар маань өөрсдийн нөөц болцоо хүчин чадлаараа одоо бүрэн энэ үйл ажиллагааг хяналтандаа одоо байлган ажиллаж байна. Эмнэлэг төвлөж байгаа, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхд иргэдийн талаараа бол одоо яг одоо эрүүл мэндийн газраас өгсөн чиглэлийн дагуу одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэг үзүүлж ажиллаж байгаа гэдгийг одоо мэдээлэл өгье. Аймгийн халдвартын тасагт Улаанбархан өвчний лабораториор батлагдсан 6, эмнэлзэн шинж тэмдэгтээ 17, нийт 23 тохиолдол хэвтэн эмчтүүлж байна. Ойрын автлын 400 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Насны хувьд 6-аас 17 насны хүүхдүүд байна. Эдгээрийн 65% нь тус өвчний вакцинжуулалтад хамрагдаагүй байжээ. Улсын аймгийн онцгой комиссаас бол энэ лабораторийн шинжилгээг бол орон нутгад хийх үүрэг чиглэл өглөө. Ийм боломж биднэрт вирусын лабораторитой. Тэгээ энэний төсөв мөнгөний шийдээд л ерөнбөл эндээ одоо өнөө маргаашгүй шинжилгээгээ хийнэ гэдэг байдлаар бол төлөвлөгдөж байна. Өнөөдрийн байдлаар бол шинэ алхам гээд нэг сургууль дээр бол нэг голомт үүссэн байгаа. Энэ хүрээнд бол одоо эрүүл мэндийн байгууллага бол тандалт, за хяналтын бүртгэл, дээрээс нь дархлаажуулалт гэсэн 3 чиглэлээр бол ерөн одоо 5 баг гараад бол одоо сүүлийн 4 хоног бол ажиллаж байна. За вакцинд бол нэг 110 гаруй хүүхдийг бол хамруулсан. За өнөөдөр ч гэсэн бас хамруулад явж байгаа. Ерөн биднэрт нэг 408 хүн одоо яг энэ хавьтал авсан байна гэж үзэж байгаа. Эндээс бол вакцинд хамруулах нь бол нэг 220 хүүхэд байгаа. Эндээс бол 110 нь бол хамруулчихсан явж байна. Ерөн тууралт гарсан бол биеийн байдал хүндэтэр гэж үздэг. Ерөн бол хүүхдүүдийг бол бүгд дундаас хүнд гэсэн үнэлгээтэй үнэлэгдээд явж байгаа. 6 настай нэг хүүхэд байна. Хамгийн бага нь. За хамгийн том нь бол 17-тай хүүхэд байгаа. Энэ вакцины ерөн тунг бол 9 сартаа авдаг, 2 настай авдаг. Тэгээд өвчин гарах юм бол бас голомтын вакцинжуулалт гэж байна. Мөн вакцинд хамрагдаагүй бол нэмэлт вакцинд хамрагдах гэсэн ийм ойлголтоор бол вакцинууд хийгдээд явдаг. Ерөн вакцинд хамрагдсан хүүхдүүд бол өвдөх магадлал бол бага. Өвдлөө гэхэд хөнгөн хэлбэрээр өвдөн. Ерөн вакцин бол өөрөө нэг 10-аас 15 жилд солирж идэг гэж байгаа байхгүй. Саяны энэ вакцинжилтыг ингээ харахаар 2 настай 2 дахь вакцина авсан гэхэд сая нэг 10-11 настай хүүхдүүд нэг 30% нь одоо вакцинд хамрагдсан ирнэ өвдсөн байна гэж үзчихвэл энэ бас вакцин суларж байгаагийн шинж байх гэж ойлгож байна. Тэгээд ч ерөн вакцинд хамрагдсан бол одоо хүндрэл нь харьцангуй бага явагдана гэж ойлгож байгаа. Улсын хэмжээнд одоо Улаанбархан өвчин гарснаас хойш одоо 9 сар хүрээгүй нас хүрээгүй хүүхэд бол одоо бас нэг эндсэн тохиолдол гарсан. Тийм учраас бид нар айлхаар бага насны хүүхдүүдийг, ой хүрээгүй хүүхдүүдийг айл руу авч явахгүй, олон нийтийн газар руу авч явахгүй тийм байхыг бас зөвлөж байна. Дээрээс нь ер нь хүүхд халуурсан ч юм уу, ханиалгасан ч юм уу, ийм ханиадны ерөн шин тэмдэг илэрх юм бол эхний ээлжинд сургуульд нь явуулахгүй ядахтаа нэг 3-4 хоног ажиглах нь зүйтэй.
Цаг үеийн байдалтай холбогдуулан төрийн болон хувийн хвшлийн бүх сургууль цэцэрлэгүүд анги танхимын цэвэрлэгийн халдваргүйтгэхлийг сайжруулах, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх, анги танхимын агаар сэлгэлтийг 2 цагт тутамд хийх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ улаан морхон өвчний эсрэг товлолтын дархлаажуулалтад орсон хэсэг мэдээллийг e-Mongolia болон их хүүхдийн ягаан дэвтрээс авлаж товлолтын дархлаажуулалтад хамрагдаагүй тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг эрүүл мэндийн газраас зөвлөж байна.